За ярихгүй те. За баярлалаа. За окей. За маш их баярлалаа Монгол улсын бас ардын жүжигчин хэмээхийн хүндтэй цолыг авсандаа үнэхээр их талархаж байна. Тэгээ нэг хүндэтгэл итгэлийн өмнө бас мэхий олсё. Тэгээ үнэхээр Монголын урлагт бас 40 гаруй жил зүтгэхтэй одоо бас уралгүйгээр шарвалгүйгээр бас хоёрдмол санаа гарахгүйгээр тууштайгаар үнэнчээр бас алсын хараа бүтээч хөдмөр доор бас үнэхээр бас зүтгэж ажиллаж энэ манаа зогсохыг үнэхээр хичээсэн. Тэгээд би бол энэ дуучин хүний ажлыг бол би бол онцгой дуудлага гэж боддог. Яагаад гэвэл энэ үйлчлэл бол ард түмэнд үйлчилдэг. Дуу гэдэг бол өөрөө мөнхийн өв соёл гэж боддог. Тэгээд мөнхийн өв соёл бол үнэхээр дуу бол хүний зүрхнээс зүрхэнд хүний зүрх сэтгэлийн самбар сэлэгдэж үдчихэд. Тэгээ ингээд бид нар бас сая ерөнхийлөгчийн бас хэлсэн үгийг бас сонсож байхад бид нар энэ Монголын дууны алтан хөмрөгт бол юм нандин өв соёлыг бас дуугаараа үлдээсэн байна. Тэгээ нийтдээ 250 гаруй дуунуудыг дуулсан. Тэг яг ингээд зах зээл дээр бас ард түмэнд дуулагддаг байнгын дуу бол нэг 100 гаруй дуунууд байдаг юм байна. Тэгээд ингээд бодсон чинь 4 ярив дуу сонсдог юм байна. Тэгээд 1983 оноос эхэлж дуулж эхэлсэн. Тэгээ одоо эмээ өвөө хүүхдийн хүүхдүүд гээд тэгээ хамгийн балчир фэнүүд маань 4-5 настай хүүхдүүд байна. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгээд дууны урлагт энэ хүчин зүтгэсэн энэ одоо хамгийн бас амаргүй мөртлөө энэ хүнд талбарт үнэхээр бас цахилга баттай, ёс зүйтэй, бас нийгэмдээ гэр бүлдээ бас сайнаар нөлөөлж бусдад бас үлгэр дуурайд болж ингэж ажиллах юмсан гэж бас бодож байсан. Тэгээ энэ бол бас хувь хүний төлөвшөлтөй холбоотой. Хэдийгээр үзэгчдийн маань халуун алга таршилт энэ бүх зүйл байдагч бидний хувь хүний төлөвшөл ёс суртахуун сахилга бат бол хамгийн чухал гэж боддог. Тэгээд энэ дууны бас нэг гайхалтай зүйл нь 18 дугаар зууны үед дуулагдчихсан дуу дахиад одоо баг хэдэн үеэрээ дамжаад дуулахад ардын дуу болж үлддэг юм байна. Тэгээд одоо ингээ харсан миний талын Монгол айд дуу Монгол тууралтанд дуулагддаг. Тэгээ энэ дуу нь хөгжмийн зохиолч дуучтаасаа хайлаад хүн болгон дуулаад ирэхээр энэ дуунууд маань ардын дуу болон үлддэг юм байна. Тэгээд энэ дуу маань ингээд мөнхийн өв соёл болж үлдэж дараагийн үед түүчээлэгдэж өртөөлөгдөж байдаг учраас дууны үнэт зүйл үнцэн гэдэг бол үнэхээр бас бидний бодсноос илүү юм байна. Хил хязгааргүйгээр бас ингээд одоо бүр ингээд хил хязгааргүйгээр давхит юм байна гэж бас хэлье гэж бодож байна. Тэгээд миний үзэгч фэнүүдтэй би бас баярлалаа. Яагаад гэвэл үнэхээр надад урам зориг өгч надад бас шантрах үед маань миний хажууд байж халуун алга таршилтыг өгч урам зориг хүч чадал баяр хөөргийг өгдөг бол өдөг хүмүүс бол миний үзэгчд фэнүүд юм аа. Тэгээд та нар маань үнэхээр надад энэ авсан энэ ардын жүжигчин гэдэг цол бол та нарын цол бидний одоо хөгжмийн зохиолч уран бүтээлчд хамтран ажилласан бүх хүмүүсүүдийн маань цол юм аа. Тэгээ энэ бол ганцаараа би энэ бүгдийг бүтээх боломжгүй. Маш олон талбарт олон хүмүүстэй хамтран ажиллаж ээж энэ бүгдийг бас бүтээдгээ. Тэгээд маш их баярлалаа. Хайртай хандаа баярлалаа. Миний ард талд баг 28 жил зогслоо. Анх миний зөвхөн чиний тухай гэдэг тоглолтыг маань ивент гэж бүхий л талаар дэмжиж шантрах үед маань урам зориг өгч үнэхээр миний одоо ямар ч болцолгүйгээр хайраа өгч итгэл халамж нь болж ирсэн гэр бүл хань ижилдэн би бас үнэхээр чин сэтгэлээсээ талархъя. Өнөөдрийн би төмрийн ариунаг бүтээсэн уран бүтээлчд хань ижил үр хөвгтүүд аав ээжтэй ах トゥ хамаатан саданда бүгдэнд нь би бас чин сэтгэлээсээ талархъя. Тэгээд өнөөдрийн энэ шагнал бол үнэхээр надад бас урам зориг хүч чадлыг өгсөн ийм гайхалтай шагнал байлаа. Тэгээд цол байлаа. Тэгээд үнэхээр их талархаж байна. Баярлалаа. За ерөнхийлөгч болохоор энэ дууны за одоо багшаа тэгээ үнэхээр бас дөнгөж би соёл эрдэнэ хамтлагт одоо 18 настай байхдаа ирээд дагсан дуучин болж ирсэн. Тэгээ соёл эрдэнэ хамтлаг мэргэжлийн урлагийн тайзнаа намайг үлгийдэж авсан. Тэгээ Гончгийн жаргал сайхан Чингис одоо ардын жүжигчин жаргал сайхан Нандаа ихч баяраа агсан гээд тэгээ насан тавд багш маань одоо мэргэжлийн урлагийн театрт А усгийг заасан багш маань ингээ өнөөдрийг болтыг багштайгаа хамт явж байна. Тэгээд ерөнхийлөгч одоо дахиад дууны өв соёлыг үлдээхэд ийм чухал үүргийг гүйцэтгсэн. Залуучуудын бас олон жил бас шүүгчээр ажиллаж байсан. Тэнд би өөрийн мэргэжлэд туршлага бас өөрийнхөө үзэл санаа бас дуучин хүн ямар байх, урлагийн замнал ямар байх ёстой гэд маш олон залуучуудад бас ирээдүйд гарч ирэхэд нь бас бүсийг нь бүсэлж байсан. Тэгээ энэ тал дээр бас дахиад илүү их ажиллаарай гэж бас ерөнхийлөгч бас зөвлөсөн.
Тэгээ одоо шинэ үеийн залуучуудыг гаргахад бид нар бас бидний ажиллах нас нам төлөвшил бүгцүүд маань бас болсон байна. Тэгээд урлагаа үргэлжлүүлэн дуугаан дуусаар авах болно. Тэгээд баярлаа.